BCH Nice багийн эх жилийн импорт тоглогч хэн бэ? За ингэ шууд ярианд орцгоё. Powered by Airplane. Аяли хөгжи. Бидэндээ хамтран ажиллагч Сан Мигэл. Дурсамж бүтээх Тансаг амт. Flashback. Суперус Ашаира. Тэгэд өнөөдрийн дугаар болохоор яг одоо болж байгаа үйл явдал гэхээс илүү өнөөдөр юу болов гэдэг бидний жоохон мацхаг хүснэ л. Тэгээд ерөөдөө серб гэдэг мэрэгчлэнүүдээс монголчууд ерөнхийдөө жоохон Монголын сагч жоохон залхаад эхлэх үү гэж би бол харж байна. Жишээлбэл энэ жил хасах коуч явуулчлаа. Apes бол дараачлаг уусаа коуч авчихсан тодорхой болчлоо. Тэгээд Miners бол бас энэ жил Frakes байсан бол одоо ингээл баг багаар ингээл буцаад нэг Монгол коуч нарын одоо нэг 2-3 жил ингээс сербүүд одоо серб мэрэгчүүдийг дагаж авсан тэр одоо үр шимээ хүртээд ерөөдөө серб мэрэгчүүд жоохон нэг модноос гараад бас тэгж гинэ гэж би бол харж байна. Эхлэлээс л бид нар би бол бас нэлээд хитэн тийм Монгол коучныг бол харна гэж би бол бодож байна. За тэгээд дараагийн мэдээлэл болохоор Mongolia багт холбогдож байгаа л да. Энэ жилийн бас драфтын нэгээр сонгохор болсон байлээ. Тэгээд уг нь ингэсэн байлээ. Би бас сонсон байхгүй. Плей-инээр нэг тоглолт хийжтэй тий. 3-3 отгоох болохоор уг нь Mongolia багаас тоглоод өгье гэдэг тэр аль баг ингэж хөвшөлдсөн байсан байлээ л да. Нэг тоглолт галзуу гонц тий. Тэнгууд холбооноос болохоор ямарч боломжгүй дээ отгоохыг бол тоглоулаа юм байлээ. Тэнгууд энэ дэр бас миний нэг анзаарсан бодсон зүйл нь болохоор ерөөсөн одоо манай Монголын тамирчин би бас судал үзсэн л дээ. Манай Монголын тамирчин сагсан мөнгөт ийм ямар ч тийм сагсны тухай хөдөлмөрийн хууль гэж байдаг юм байна. Ерөөсөө ямар үед яахан тодорхой бус дандаа ийм одоо холбооны шийдвэрээр явдаг гэх юм уу. Уг нэг хуультай болчвол тэгээд аль талаас нь хуулиа мөрдөж явчих гэж би бол бодоод байгаа байхгүй. Харин одоо саяны жишээн дээр жихэд нөгөө нэг хүн хоорондын тохиролцоогоор ажил явахаа болно шүү дээ жишээ нь. Отгаах ингээл дураараа нэг багт очиж тоглолцдог тэр нь тэгээд дараа нь асуудал үүсгэх үг зохицуулт хийж болно зүгээр юм. Тийм ялангуяа ингээл 10-20 жилийн өмнө бол яг ингээл тамирчид баг эзэн цаа ингээл ах トゥ усын харилцаагаар ингээл саман тохиогоор гэрээ явчихдаг гэсэн чинь одоо л бүх юм өөрчлөлтөө хөгжчлөө тийм учраас одоо л бас жоохон хөдөлмөрийн хуультай ч юм уу тийм яг сагсны тухай тамирчны хөдөлмөрийн хуультай болно гэдэг айгүй зүгээр санагцсан. За тэгээ дараагийн сэдв болохоор Эшипс багийн эзэн мөгчингийн сторитой холбоотой цааш бол өөрөө зөв нэлээд чимээгүйсэн шүү дээ. Тэгээ чи одоо сая гинэтхэн нөгөө нэг манай багаас ямар ч тоглогч free agent болоогүй шүү гэдэг нэг хоёр зүрхтэй стори хийсэн байлээ. Тэгээ отоогоор бол бас Apes угаас бол ямар ч тамирчин бол одоо free agent болоогүй юм шиг байл. Манай пэйж үж хатж үзсэн шүү дээ. Тийм. Нэг үзэгч нь юу гэцээлээ. Kardashian дээр чөлөөтэйг нь болцсон гэж хэлсэн байлээ шүү гэдэг. Тэрийг нээсээс хийж явуулснаа. Танах ингэ хэлсэн юм яа. What юу гэсэн ч байлаа. Тэгээ урташ одоос шүлөөтэйгэнтэй холбоотойгоор ерөөдөө бавгад маань ихнээс ингэ тоглогчтойгоо тамирчтай гэрийг сонгоод хэлээ. Жишээлбэл сая бол Сааны Сэлэнг бодностойгоо 3 жилийн гэрээ байгууллаа. Сая тулга байгуулсан. Тэгээд өөр Тархан Юнайтед баг бас 3 тамирчинтайгаа Содон Жамс бэлгүүн дээрээ ч юм уу 3 тамирчинтайгаа бас гэрийг сунгаад хэлж байн лээ. Тэнгууд энэтэй холбоотой нэг мэдээлэл болохоор BCH Nice багийн эх жилийн импортын одоо 2 импорт авчихсан шүү дээ. Нэг нь бол ер нь бол бүр би Шуванг шиг хэлчихсэн. Дараа сизон эхлэв байгаадсан дээ. Penny дахиад ирэх юм бэл. Penny юу? Тийм, Penny дараа жил угаасаа дахиад ирэх гэрээтэй байгаа юм бэл. Угаас тэгэл бах л та. Тэгэхээр дараа жил дахиад бид нар бол бас Penny та бүхний сайн мэдих Pendarus Williams-ыг бол бид нар ирэх жил дахиад BCH Nice багаас бол харах нэ. За тэгээс миний дараагийн ярилцах гэдэг бол BCH Nice багтай холбогдож ийн л да. Тэгээд би бол мачаа зөндөөл удаан чих тавилаа. Тэгээд Эрдэнэ цогтойхын цалин ирэхэд бол нэг явж нэг сонслоо. За би бол энэ хотлоо нэг бас мэдгүй шүү маань. 3 жилийн гэрээлээ. 3 жилийн гэрээсэн дээ. Тийм ерөөдөө олиг тоосон гол цогтойхтой ерөөдөө янз бүрийн багууд бол холбогдсон юм байл. За би багуудыг яг хэлж болохгүй байна. Үнэхээр би хэлмээр л байна. Гэхдээ хэлж үнэхээр болохгүй байна. Нэлээд олон багуудаас санал тавьсан. Цогтойх бол 3 жилийн 900 сая төгрөгийн гэрээсэн. Энэ бараг Монголын түүхэнд хамгийн амар 900 жилийн 300 сая гэрээ. Уусаа инкер чин ямар ч одоо өөр баг ирсэн бол зүгээр би бол танаад орохгүй л гинэвчтэй. Йоо би нэрээ тоглоомжгүй жилийн хамгийн дэдэлтэй 150 л байгаа гэж бодсонгүй. Үгүй шиг байлаа шүү. Өөртөөч. Та бүхэн бас ягаа сонссон бол доороос комментсэд үлдээгээр яваарч миний сонссон нь бол Эрдэнэ цогтойх 3 жилийн BCH Nice багтаа 900 сая төгрөгийн гэрээ хийсэн юм байлээ. Тэгээд бараг Монголын түүхэнд хамгийн өндөр гэрээ болчихоо да. Миний бодлоор бол энэ 900 тэрбум төгрөг угаасаа тийш штэ батна штэ. Хамгийн өндөр жил базар гүр дээр 400 төгрөг улсаар ангаж ирсэн мэт. Тэгэхээр бас нэг бодлын базар гүр дээр за би бас базар гүрийг бол муу гээгүй шүү. Гэтэ базар гүршээ тоглогчид 450 саяар үнэлж хахад би цогтой хайг бол ваа энэ гэж бодсон байхгүй. Яагаад болохгүй гэж би бол бодсон. Тийм. Тэнгууд одоо яг энэ мэдээ official магадгүй зарлагдах үед бас бусад багийн одоо ингээд топ тоглогч нар бас ингээд өөрсдийнх нь цалин авсан байгаа шүү дээ. Магадгүй нэг жилийн 100 150 ч юм уу тийм мэдгүй. Тэнгууд бас
бас жоохон юм бодоход яах болов гэдэг шууд тийм болно одоо. Тий. Ер нь бас ийм юм биш тэг. Бас миний нэг гайхаад байгаа юм. Одоо ихэд ингээл харангууд за хөлгүүдийн хувьд жишээлбэл 5 баг тэгээ UB Cabman Metal Lab 5 баг ороод ирлээ гэж гэдэг штэ. Тэнгууд BCH Nice болохоор ингээд BCH гэл resource гэдэг нэг уулуурхаа нэг л компани яваад байгаа. Өөр ямар ч спонсор авахгүй байгаа. Ecos байдаг үстэй. Ecos дээр болохоор яг ихэд нэг одоо логон дээр байршуулах ч юм уу яг үндсэн юм юунд л ордгүй юм байлээ л дээ. Ерхий Тэнгууд яг багийн төсөв үдэрт нэг оролцдог юм билээ. Тэнгууд би бас гайхаад байгаа. Одоо ингээ бусад багууд бол ингэж одоо олон талаас одоо мөнгнүүд төсөөд бүрдүүлж штэ. Тэнгууд BCH Nice-д бол бас яг маш том нэг одоо тийм их мөнгөний одоо юу гэнэ их сурвалжтай байгаа учраас бас мэдхгүй би бол мерч идэр гарахгүй BCH Nice-д тий. Ер нь бол хамгийн баг даруухан баг шүү дээ. Даруухан мөртлөө миний сонсож байгаа бол хамгийн баян л баг гэдэг юм байл. Одоо ингээл багуудын төсөв жилд ингээл 2.5 тэрбум тэд ингээл хальтын сонсогддог шүү дээ. Би бас ингээ BCH хэрэг сонсогдохгүй байхгүй надад. BCH ч өмнө жил 2.5 тэрбум байлуу. Тийм тэр авчаа сонсогдчихсэн. Тэнгууд уусаа хамгийн лимитгүй баг болохоор BCH гэдэг байхгүй. Одоо ингээ ямар ч одоо ингээ юм лимит байхгүй. Зүр цацсан. Пүү писта гэсэн чи хинээс сонссон юм? Мачин нэг Зөөр бас ингэ ярилцсан болохоор улирлынх нь налах бишон баг болохоор Riley Ross-гийн тоглогчтой байсан шүү дээ. Кариг хоос өмнө бас нэлээд ажгүй стад үзүүлэлт тоглож байсан. Сүүлд бас ховч шонхруудыг бас авраг болгосон шүү дээ. Тэр тоглогчийн би бас нэг цалин сонслоо тоо. Тэгсэн чинь за одоо ингэ за зогтоохын яраас энийг энэ үг хэлэхээр айгүй жоохон сонь сонсогдох гээд байгаа юм. Riley Ross болон ахлах тасуулагч байсан шүү дээ. Sorry би өнөхөн нөхөр нэрийг марчих. Ахлах тасуулагч байсан шүү дээ. Халзан нэг серб нөхөр. Намхан уу? Тийм намхан. За тэр хоёр нийлээд сарын $7,000 гэрээд ирсэн юм билээ. Нийлээд Riley Ross болон head coach тэнцүү $7,000 сарын. Пүү тийм 7,000 тэг гол нь багийнх нь head coach болон зугаар хамгийн сайн импорт тоглогч нийлээд сарын $7,000 цалинтай ирсэн гэж би бас сонсон. Тэгээд тэгэл одоо нэг баг болгонд өөр юм да гэдгийг нэг жишээ юм болоо да. Тэгээ Riley Ross-ыг явуулснаас хойш налах бизээ өөдлөг үстэй. Одоо яаж боцсон Moss Kyrie бол Riley Ross-ос бүр хамаагүй үнэтэй л байгаа байх угаасаа. Үүсэн үнэтэй байгаа. Тийм байна. Freshback app-аас Coca-Cola-ны бүтээгдэхүүнүүдийг бөөндө захиалаад 60,000-аас дээш төгрөгийн захиалга бүрт хүргэлт үнэгүй бөгөөд 100-200,000 төгрөгийн захиалга бүрт бэлэгтэй урамшууллыг эдлээрэй. Та бүхэн өөрийн хүссэн ус сундаага захиалаад хүргүүлээд аваарай. Бидний даамдэрн ажилладаг Freshback. За бас бидний дараагийн ярилцах сэдв бол өнгөрсөн удаа ярьжсэн шүү дээ. Вьетнамын лиг рүү тэмүүлэн явлаа гээл те. Тэнгуут энэ бол дахиад тогшоогүй дахиад хоёр тамирчин маань бол Вьетнамын лиг тоглохоор болсон. Энэ болохоор BCH Nice багийн тамирчин Мөнхтөр. За тэгээд нөгөө талаар Отон Тэнгэр их сургуулийн тамирчин сая бас оюутны лигээр бол үнэхээр гялалцсан. Чин бол тэгээд хоёр залуу болохоор Вьетнамын лиг рүү явж байгаа юм байлээ. За тэгээд Мөнхтөрийн хувьд болохоор Натранг Dolphins гэдэг нэг Вьетнам хотод нь шүү дээ. Тэрний Dolphins гэдэг багт болохоор сарын $1,400 цэнтэй тоглож байгаа юм байл. Энэ бол бүр яг миний бол их сонсон мэдээлэл. $1,400 ч ойролцоогоор нэг сарын 5 сая орчмын төгрөг юм уу те. Тэнгууд ямар ч энэ Вьетнамын лиг мөр болохоор яг нэг 5 сарын 15 9 сарын 30 учраас яг нэг манай лиг 10 сар эхлээд эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ зүүн бол амар өндөр формтой ирэх баах. Тэгээд давхар бас олон улсын лиг тоглоод үзчихлээ дөрвөлөө хормонтолох баах. Тэгээд яг ч Вьетнамын лигийн хажууд баг манай лиг бол хамаагүй хөгжсөн санагдсан би шууд нуулгүй хэлдэг. Үгүй Вьетнамын лиг чинь яагаад зөвхөн байгуулалтад хэдэн жил болж байна? 2016 оноос 9 жил лөө. Тийм. Харин чин бол тэр болохоор Danang Dragons гэдэг баг, Danang хотын баг тоглож байгаа. Энэ бас хоорондоо тоглохыг бол маш их бол хурдан хүлээж ин тэг ямар ч саяга хийтүүл угаасаа сайн юм байл шүү. Нөө 9 жилийн 5 жилд нь лөө 4-д нь лөө аврах юм байна. 5 ялцсан шүү дээ. 5 удаагийн аврах саяга хэд багч. Тэнгууд тийм байлаа. За харин финалийн хувьд гэвэл ихэд их Веслах маань бол айгүй энэ эвгүй бэрцсэн. Гейм 3 дээр тэгээд би шууд өөрийнх нь Instagram руу бичлэх асуусан. За ер нь хаа бэртлийн зэрэг ямар хөө дараагийн тоглолтод оролцох уу яах уу гэсэн чинь за гейм 4 бол одоо BCL-ийн дараа дууссан шүү дээ 5 сарын 20-доор энэ бол бусад лиг маань эхлэн. Тэнгууд яг одоогоор л үнэхээр нэг day by day аюутай байгаа юм байлээ. Өдрөөс өдөрт сайжирж байгаа гэсэн. Яг ямар ч нэг хугацаа заагаагүй дээ бэртлийн зэрэг нь болохоор ямар ч гайгүй юм шиг лээ. Бүр season out бол биш юм байлээ. Ямар ч гимтлээ харж байгаа болох юм лээ. Тэгэхээр бас бид нар game 4-т их Веслан ахыг бол харахыг бол үгүйсгүй. Гэтэ би бол энэ бол баттай л мэдэхгүй. Яг day by day гэхэр аюу хэцүүлдэ тийм. Яг тэнд ингээд нөө deadline байхгүй учраас тийм гимтлүүд чинь хэцүүлдэ. Тэгээ тоглоод аюу бол ороод дахиад жоохон хүндчдэг нөгөөтгөө бүр бараг season авч болох боломжтой шүү дээ.
Тийм байгаа юм. Финалийн хувьд болохоор бас мэдээлэл юм байна. За харин BCL-ийн тухайд бол бас хэд хэдэн ярилцах зүйл байна л да. За хөлгүүд баг бол угаасаа тэгсээс гарах тодорхой болчихлоо. Ингээд нэг юм уу хоёроор гарна гэдэг л одоо асуудалтай байна. Тэгээд ерөөдөө үнэхээр багуудыг бол уншсан. Үнэхээр багууд, үнэхээр Азийн багуудыг бол миний төсөөс үнэхээр маш сайн тоглосон форумтай тослоод сүүлд нь High Matrix гэдэг одоо багууд байхгүй Таиландын бидний сайн мэддэг Фредерик Клиш болохоор тогложсэн. Тэгээд тэр багтай л ихэд 4 оны зөрүүтэй маш сайн ойрхон үзэн тэр баг л маш сайн ойрхон үзэж чадсан. За тэгээд яг тэр тоглолтын статик харангууд би ихэд Монгол тамирчлагээс илүү ихэд нөгөө баг нь яаж тоглосон, ихэд нөгөө багийнх нь локал буюу яг тэр Таиланд тамирчид нь хэд болсон. Надад бол яг үүнэ тэр импорт тоглогч нь ямар тоглох нэг сонирм биш байсан. Яг нөгөө нэг одоо манай Монголын тамирчид ийм байхад Таиландын ч юм уу те яг локал тамирчид нь хэр байна гэдгийг харсан чинь талбай дээрний 10 тамирчин гарсан байгаа байхгүй юу? Таиландын магазины 4 нэг ч оноо аваагүй л байна. Яг локал тамирчдаас шүү дээ. Тэг он бүр ямар ч оноо аваагүй. Лиш болохоор нэг 11 он авцсан байсан. 27 минут орчим тоглолцсон. Харин за тэр Таиландын баг болохоор надад харах нэг л онцлог тоглогч байсан. Тэр болохоор тухайн тоглолт 19 он авцсан байсан. Emmanuel Ejisoo яг Таиландын иргэншилтэй. Одоо 20 настай 2004 он төрсэн 2 м 3 см өнөртэй юм төв байсан. Ихэд 2026 оны NBA драфтад бас ихэд хамгийн Таиландс потенциалтэй гэж яригдчих юм байлээ. Тэр тамирчин ерөөдөө бол яг л Таиландынхаа ирээдүй байлээ. Харин бусад тамирчид бол надад бол санагддаг. Тэгээд металл багийн хувьд болохоор яг эсгээсээ гарахад жоохон хэцүү. Ерөөдөө боломжийн чанс явд. Яг энэ гэртээ хийж байгаа том тоглолтуудаа бол маш сайн тоглоод бүх тоглолтыг хожиж чадаад чадвал ерөөдөө бол тоглоно. Тэгээд FIBA-гийн нэг BCL болохоор эмх оноо цуглуулах зарчмаар явд юм байлээ л дээ. Тоглолтод оролцоод 2 баг тоглолтод оролцоод хэрвээ нэг баг нь хожвол 2 оноо авна. Хожигдсон 1 оноо авна. Оноо цуглуулдаг FIBA-д. Тэгээд ог тоглохгүй л тиг он авт юм байлээ. Тэгээд хөлгөд баг болохоор одоо 3 тоглоо 6 оноотой байгаа юм байлээ. Тэгээд гэртээ их бүх тоглолтуудаа яалч чадвал тэгээ бас хөөх оноотой болоод бас нэгээр гарах боломжтой байгаа юм байлээ шүү. За тэгээд бидний сүүлийн ярилцах сэдв болохоор за драфттай холбогдож байна. Хоёулаас MCB финал дээр очсон MCB бас үнэхээр үзээтэй болт юм байлээ шүү дээ. Тий. Үнэхээр гоё. Яг нэг галзуу ганц тоглолт болохоор шүү дээ. Бүх амин тавьчихл. Ер нь үзэл гоё л юм лээ. Тийм билээ. Тэнгууд одоо энэ дэр хэд ярих аймаг чухал зүйл байна. За драфттай холбоотой миний зайлшгүй ярихтай анзаарсан зүйл бол одоо ингээл дээдлийн пэйж дээр маань болохоор одоо Мюсийн тэр одоо нэрээ өглөө, Отисийн тэр нэр өглөө гэл ингээл тамирч нэрээ өгж байгаа байхгүй юу. Тэнгууд одоо хүртэл Итүүгний өсөх баяр инх амар тэг нэм цогтдох 3 топ тамирчин драфт ирэхэд баг ихний 5-ын 3 гэж байгаа тамирчин огт нэрээ өгөхгүй байгаа одоо хүртэл. Одоо энэ би бол энэ дэр яг үндэ шууд гайхаад байгаа байхгүй. Одоо чи мэдэн штэ. Хасын хөлгөд баг яг үндэ драфт болохыг мэдээд өнгөрсөн жил нь за худалч нь бараг л оюутны лигийн бэлгэдлийн 5-ыг бол түүцэн гэдэг одоо Төшиг, Барса, Ирмүн Заяа, Цэнгүүн, Азаа ч юм уу те. Бүх оюутны лигийн топуудыг бол түүцэн үнэн баг. Уусаа энийг бол уусаа ярих хэрэгтэй. Тэнгууд одоо яг Итүүгний хэд тэр 3 болохоор яг одоо хүртэл яагаад драфтад нэр өгөхгүй байна гэдэг миний зүгээр жоохон харыг төрүүлээд байгаа жоохон яг яагаад уусаа орчуу сонгохтой нь ойлгомжтой шүү дээ. Уусаа ойлгомжтой багууд алцаад байна. Дахиад яг өмнөх жилийн түүхэнд давтах гэдэг нь гэдгээс би зүгээр айгаад байгаа байхгүй. Тим юм битээ байгаасаа яг зүгээр шударгаараа драфтаа оролцоод тэгээд гоё тэр драфт комбайнд оролцоод багуудад гоё танигдаа тий багууд нь тэр багууд ч бас скаутинг хийгээд очсон баг шүү. Тийм учраас би бол тэгээс л яг зүгээр драфтаа ороод яваасаа гэж хүсэж чинь. Яг хоо драфтын хугацаа дуусаагүй гэхдээ өдөө бас бүртгүүлэхээр хугацаа болцсон гэж би хараад байгаа байхгүй. Тийм дэрж угаасаа ялангуяа бүр драфтын 1 2 3-аар шууд Итүүгний 3 тамирчныг шууд гарна гэж баг хүн болгонд бодож байна. Тэр 3 нь баг дүр нэгдэл бол баг нэрээ өгөх хэрэгтэй шүү дээ. Тийм харин тийм учраас тэгэхээр цаанаа тэр нэг юм тохироо мөхрөө ч юм уу заавал хөлгүүд биш дээ өөр багтай ч юм уу. Тийм байх. Хөлгүүд одоо угаасаа дахиж залуу хүн юм жавал утгагүй болох л үү. Үнэн. За өөр бас нэг драфт холбоотой гэвэл энэ жил драфт 1 тойрог болно. Өнгөрсөн жил бол анхны драфт 2 тойрог болоод 20 тоглогч сонгож ирсэн боёо. Нэг баг бол 2 тоглогч сонгож ирсэн. Энэ жил бол драфт баг орох chance 2 дахин багаж байна л гэсэн үг. Нэг баг нэг л тамирч аавна 10 тамирч аав. Энэ жилийн хувьд бас драфт нэр өгж байгаа тамирч жоохон халтаа юм болчихоо даа гэж би хараад байгаа. Тэгвэл наач уус амар юу юм бэ наа. Одоо чинь 10 тамирч аавна гэж ярьчих. Тэнгүүд хоёлаа саний зүгээр Итүүгний 3-ыг хасаад үзэл та. Тэр 3 чинь ингээд тохироогоор явчлаа гингүүт 13 ингээд нэг юм тохироогоор явж байгаа бас нэг 20 төгөн шүү дээ тий. Яг нөгөө Альбиосны 10-аас гадна тэнгүүт тэр 10-ыгаа зүгээр ингээд драфт хийж байгаа нэг тийм бэлгэдлийн чанартай болгож оруулчихгүйтэй яг сайнуудын болохоор юм тийм. Одоо драфтд отгөрхлийн яриагаар л авах гээд байна уу да гэж. Тэнгууд би бас ингээд хараад үзсэн чинь ердөө дээдлигт орох chance нь болохоор нэг бол хөгжлийн лигийн багтаа гэрээгээд дэшигээ орох боломжтой. Эсвэл болохоор national team-ийн багт хэрэг багтчихсэн бол дуудаж ирсэн бол дээдлигийн багт тоглох боломжтой гэж байгаа юм. Түүнээс өөрөөр бол яг тийм гэрээгээд авах бол
тийм боломжгүй үг. Тунгууд бас юу болох гээд байна гэдэг энэ драфтын өдөр ойрт туссан бол үнэхээр янз юм болох гээд байх шиг байна. Наад чинь гэхдээ айгуул миний бол амар харагдсан юм байна. Бас их сонирхолтой. 10 тамирч аавна гэснээр нөгөө нэг их гурвал нэрээ өгөөч шиг. Яг драфтын хугацаа дуусаагүй тийм ямар тач юм байла. Төсөлтөнд хүрэх мэдээлэл болохоор энэ жилийн драфтаар аль багууд хідээр сонгох гэдгийг хүргээд өнөөдрийн манай дугаар бол дуусч байна. За ингээд драфтын хамгийн ихний сонголтыг бол Chief Forest Mongolia-с баг бол хийхээр болсон юм байлээ. Харин драфтын 2-оор Ховчонхрууд, 3-т Дархан United, 4-т Завхан Brothers, 5-т Эрдэнэт Miners, 6-т VSH Knights, 7-т Сэлэн Боднос, 8-д SG Epps бол харин 9-10 нь тодорхойгүй байгаа юм байл. Энэ нь болохоор хасын хөлгүүд болон металл багийн аль хоцсон хамгийн сүүлээ сонгох юм. Ийм л лотерейгоор сонгож байгаа юм бэлээ. Тэгээд бас магадгүй 2-3 жилийн дараас л одоо NBS чинь ингээл драфт ирэхүүдээ сольж мөлчөөл ингээл лотерей явдаг шүү дээ. Тим систем рүү орох гэж би бол бодож байна. Шууд мөнгөөр худалдаж авч байвал swap юу бол бүр юм. Одоо тэрэндээ одоо Монголын лиглийг тэгж болдгоо юм уу те? Одоо авсан тамирч нь л ах уу? Тий. Гэтэ яг нөө нэг драфт ийг кино шиг нөө нэг яг тэр драфтын өдөр бол 2 минутын сонгох хэрэгтэй байдаг багуу. Тэр хоорондоо зөндөөл тохироо болдог гэж сонссон би болохоор багууд уцаар шалаад танах энийг үнжчихөө манайх одоо энэ танаа дараа энийг сонгохчаас энэ тамирчин аваа гэдэг чинь тиймэрхүү ярианд бол болох юм байл. Тэгээ энэ жилийн бас драфтын хулгайг аль баг хийх үү гэж бодож байна. Мөнөөс бол би бол бас үзэгчдээс асуух асуулт байна. Өнгөрсөн жилийн драфтын хулгай ер нь хэн бэ? Хин айгүй одоо хойгоор сонгогчдод амар стат үзүүлдэг ч юм уу те. Тим тамирчин хэн бэ гэж бодож байна. За мөртөч ингээ Basketball Kardashians episode 31 өндөрлөж байна. Powered by Airplane аялын хөгжийн өрөөтэйгээр явдаг байгаа. За гэхдээ манайхын бол зөвхөн gossip бисгэн шүү. Одоо болохоор болцох бахтай хийсэн start bench cut-ыг та бүхэн хөрвүүлээд үзээрэй. За тэгээ Powered by Airplane аялын хөгжийн өрөөтэйгээр явдаг байгаа. Мөн манай контенттэй хамтран ажилладаг. Superos Asahi 2 H2O. За тэгээд хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback. За тэгээ Испани алдарч шараарыг самагийн бид бүхэндээ хамтран ажиллаж байна. За тэгээ дараагийн дугаар уулзцаа. Түр баяртай. Peace. Bye. 1890 оны түүхтээ Испаниас гаралтай шар ариг болох Сан Мигель нь Монгол албан ёсоор худалдаалагдаж хэдийнэ олонний таашаалыг хүртээд байна. Найз нөхөд хайртай хүмүүстэйгээ хамт тэмдэглэх баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжийг бүтээн. Дурсамж бүтээх тансыг хамт Сан Мигель бидэндээ хамтран ажиллаж байна. За юуцсан залуусаа ингээ Basketball Kardashians episode 31-ийн start bench cut гэсгээд бэлэн болсон байна. Powered by Airplane аялын хөгжөөрөөр явдаг байгаа. За тэг өнөөдөр манай зочноор за бас удаан хугацааны туршид маш их бичиж одоо асууж иж одоо орж байгаа манай болцох ах маань орсон байна. За усаа бухаа. За сайн уу. Тэгээд манай контентын урилгыг хүлээгээд орсон маш их баярлалаа. За намайг ч бас ингээд өрсөнд маш их баярлалаа. Nice. За тэгээд өнөөдөр бол start bench cut-аас гадна бол маш олон сонирхолтой асуух зүйлс байна л да. Тэгээд энэ хэд бол одоо Монголтаас богинохон ерхэд бол 19 хоног 20 хоног ирсэн байгаа юм байна лээ тий. Ерхэд Монгол ирсэн шалтгаан одоо юу байна тэгээд сонирхох аюу байна да. Монголс ямар байна да ер. Монголдоо ирсэн ер нь бол гоё байна. Өнгөрсөн жил бас ирээд амар гоё байсан. Тэгээд энэ жил бас ирэхийг хүлээсэн. Тэгээд одоогоор амар гоё сэтгэл өндөр. Өдөр болгон гоё happy байна. За окей. Тэгэд эхнээс бол шууд та ирээ шууд финалийн эхний тоглолтыг үзсэн багсгүй шүү дээ. Тэгэхэд ер нь танд ер нь яг ямархан мэдрэгдсэн байна. Ингээ Монголын лигийн финалийн тэр уур амьсгал Монгол тоглогчдын чадвар ирж байгаа тэр импортуудын тааш иж байгаа нэлээд дуулаа шуугантай тоглолтыг үзсэн тий. Тэр тоглолтын тухай тэгэл ерхэд Монголын сагсны тухай. Надад л өстой гоё байсан. Одоо тамирчин бас жоох өндөр түвшинтэй. Тэгээд хөгжөөнд тэмдэгчд бас гоё. Тэгээд тэр Скотийн тим юм хараад бас яа нэр дараа юу гэж бодсон бэ? Эхлээд хараад бол надад бол за байж болох гэж бол харсан. Гэхдээ яг ингээд бичлэгийн удаашрууд харсан чинь ягаад угаасаа тийм тамирчин хойноос нь очиж тийм цогч юусоо болохгүй. Тэр бол тэгэл угаасаа Скотийн том алдаа байсан л гэж байна. Магадгүй зүгээр Солонгос тэр одоо үйл явдал болсон бол ямархуу хэмжээний одоо арга хэмжээ ч юм авахсан талаар танд ямар нэгэн тийм одоо тиймэрхүү азааны ерөөдөө арга хэмжээ авдах байхтай гэсэн ерөөдөө одоо төсөөлөл байна уу? Солонгос. Ер нь бол тэгэл дахиж бараг лигт орж ирэхгүй юм уу? Тэгэл нэг 2-3 жилээр бүр катлж бандах байх. Тийм ер нь. Зөвхөн миний дараагийн асуух зүйл болохоор ерөөдөө одоо Монголын сагсан бөмбөгийн төвшин болон одоо KBL-ийн төвшин байгаа шүү дээ. Энэ хооронд одоо ерөөдөө ямархуу зүйлүүд дээр илүү одоо өөр байна. Тэгээд бас манай лиг юун дээр илүү сайжруулал бас илүү бас таны бодлоор гоё санагдсан байна. Яг ингээд Солонгосын лигт харьцуулах юм бол хамгаалт жоохон муу санагдсан. Ингээд би яг гадаан сарахад ийм оног
ийм амархан өгж байгаа юм уу гэсэн тийм юм байсан. Тэгээд яг хэрэгтэй алдаан дээр одоо ингээд манай нэг хүн хойно үлдсэн байх чи алдаа хийхгүй. Хэрэгтэй алдааны тийм ашиг баг байхгүйсэн. Тэгээд жоохон яг offenses бол жоохон detail дутуу байсан гэх юм уу. Detail. Тийм, ер нь бол тэгээд баг довтлогооны үр төвшин бол баг л эзлэгэн л гэж бол харсан. Импорт тамирчин ч байна. Тэгээ Монгол тамирчин ч байна. Тэгээ хамгаалтан дээрээ л жоохон тийм ялгаатай юм шиг байсан. Хамгаалтаа бүр сайжруулах юм бол бүр сайн өндөр дэш явах байх. Тэнгүүд таны болохоор энэ жил одоо яг сизон дуусгаад ирсэн тий. Тэгэхээр энэ үйл KB-ийн сизон ямар хөө болж өнгөрөв тэгээд энэ өдөрлийн тухай жирэн таны. Манайх ч өнгөрсөн жил маань кейс авраг аваад тэгээ энэ жил угаасаа дахиад авраг авах байх гэж орсон. Тэгээд яг нөгөө BCLH бас байсан, EASL байсан болохоор жоохон тийм хэцүү байсан. Ингээл бүр онгоцоор яваад байх чинь тэр чинь угаасаа жоохон ядарна. Тийш тэг олон цагаар нэсэд байгаа. Тийм, тэгээд бас шигшээндээ багтсан. Ерөөсөө амарч чадаагүй. Тэгээл бас сайн гэсэн тоглогч нар бэртээ. Тэгээ импорт тамигч бас солилцоо явсан. Тэгээ даанч тэгээ плей-оффд орж чадаагүй энэ үлэрлийг өнгөрсөн байна. Тэнгуутаас бас хэлжил байна л одоо ингээл манай жишээлбэл хөлгүүд метал гэдэг багууд одоо BCL цаашаа ингээл ESL гэх лигүүд тоглох гээд одоо хуваар нь тавигдсан байна. Тэнгууд тэр бол ингээд тоглоод үзчихлээ. Ер нь BCL-ийн дэвшин ямарх вэ? ESL-ийн тэр experience тэр туршлага ер нь ямарх байсан бэ? Яг харьцуулахад BCL, ESL бол ер нь бол амар өөр гэж харсан. BCL нь бол жоох ийм хавцаа байхад ESL нь бүр ийм өндөр. Багуудын төвшин юу? Тийм, багуудын төвшин бол хамаагүй өндөр байсан. Яг ингээд одоо ингээд Монгол чинь ESL орж байгаа шүү дээ. Тэгээд би бас нэгт хоёрт орсон багт очиод Монголдо ирж бас тоглохыг бас хүсэж байгаа ESL. Пүү, за энэ бол амар юм шүү. Окей. Аха, nice. За окей ойлголоо. Энэ нь болохоор яг юу шүү? Солонгосдо нэг хоёрт орсон баг шүү. Тийм үү? За би ягаад тэгэхээр би бороо ойлголоо. Ягаад тэгэхээр тэр чинь нөгөөх гэрээ шал өөр идэг болохоор заавалчгүй багтаа тоглох хэрэгтэй гэдэг болохоор. Тийм. Окей. За окей, ямарч эхний хэсгийн асуудал юм байлаа. Тэгээ одоо л өнөөдрийн start bench cater болоорой. Тэгээ та л сумнаас харчихсан баг те. Нэг тамирчин гарант тийм, сэлгийн тийм тэгээд хасна. Өчиггүй хасна да. За эхний раунд бол гараад ирсэн байна. Болка, за Барса, за Эрик Эрдэнэ. За тэгээд одоо Болког бас ялцчихгүй 1-5. За окей, гараанд. Тийм, гараанд. За Эрик Барса хоёрыг за Барсагийн авъя да. сэлгээнд дөө. Тийм. Эрик. Эрик. За ерөөдөө Болкагийн тоглолтын арга барилыг хараад тань юу гэж өмсөн бэ? Ер нь бол би харахад Монголдо бол номер 1 гэж хардаг. Тэгээд угаасаа залуу тамирчин, улам ирээдүйтэй. Ер нь бол тийм дэмждэг дүүгээ. Тийм. За окей, next. За дараагийнх нь бол бас нэхэд тэ одоо 4-5 номер дээр тоглох тамирчтай. Энэ бол Азаа байна. За тэгээ Дүлгүүн байна. За тэгээ Инхбатар кадр авах байна. Яг Дүлгөөнийг аваад тэгээ бенчээр за бенч Азааг авчихдээ. Азааг. Тийм. Аха. За тэнгууд сая бас maaхан нэг Азийн одоо урьдчилан шалралт хэмжээнд орсон шүү дээ. Монголд бас тоглолт хүлээж авсан Японы Шабаг эсрэг гэдэг ч юм уу. Тэнгууд та бас Шабаг тоглолтыг үзсэн баг тий. Тэн дээр ерөөдөө бол манай тамирчдын төвшин ч юм уу одоо Японы тамирчдын төвшин. Би Японы тоглолтын шүүж авч ялла. Тэнгууд манайх яач нэг легоноор бас нэг дор тутсан шүү дээ. Алекс Кирк гэх. Тэнгууд тэрэн дээр бас таны бодол юу? Тэр тоглолтыг та юунаас үзээж чинь юу гэж дүгнэсэн бэ? Би бас яг шигшээдээ явж исэн болохоор автобуснаас үзсэн байхгүй юу? За. Тэгээд ер нь бол амар дэмжсэн. Тэгээд яг Дүлгөөн бас хэлсэн нэг импорт тамирчнаас ялч уус дутчихсан. Тэгээд нэг хоёр иргэншлийг нь зөвшөөрөөд нэг импорт тамирч авсан бол Япон тэгээд Куамиг мэдээж бүр 20 оноогоор хожих боломжтой байсан бол би харж байгаа. Японы бүрэлдэхүүн ч гэсэн манайх ерөөсөө дутхгүй хожих тим баг байсан болохоор нэг импорт тамирч байсан бол тэгэл хожих байсан гэл. Тий асуудалгүй гэж бол харсан. Тэгэд яг уу таны хувьд бас одоо энэ асуудал бас удаан гардаг ч тийм энэ иргэншлийн асуудал ч юм уу тий. Энэ дэр ирэхэд яг ямар хөө зохицуултууд хийгээд яавал ирэхэд боломжтой. Одоо нэгжлийн асуудал дээр ирэхэд. Ер нь бол тэгэл
мэрэгжлийн асуудлаар бас жоохон багтаа бас хэцүү байсан. Тэгээд ялцчгүй тэгээд Солонгос иргэншлээ аваад Монгол иргэншлээ болсон. Тэр нь болохоор угаасаа KBL-д орох гэж өөрийнхөө зорилгоо биелүүлэх гэж авсан болохоор одоо яг ингээ харахад хоёр уул нь иргэншилтэй байсан бол Солонгос, Монгол хоёр аль нэгийг сонгоод тэгээд тоглож болох байсан. Тэгээд одоо даанч нь одоо Монголын иргэншил байхгүй болохоор ер нь бол ирээдүйгээ бас Монгол юмчаа Монгол иргэншлээ аваад Монголын төлөө бол тоглоё гэж боддог байна. Тэнгуутаас аюулсан бага насгаа ярилаа л да. Тэнгуут яг би зүгээр л өмнөх олон подкастаа сонсчихсан бохгүй ингээл тоомогоо дэрсэн Солонгос очоод ингээл бэлтгэлдээд нь одоо ингээл 10 сартай хөтөд амар зодтуулж модуулаад одоо мод зодоор зодтуулж модуулаад гэх тийм амар сонсоод байдсан шүү дээ. Одоо Солонгос үнэхээр Солонгосын сасуунгийн soil culture үнэхээр тийм юм уу ингээд бүр ингээ бага магаас нь ингээ зодчод зүгээр тэр яг үний юм. Бэлхэн ахын тэр үед бүр арай амар байсан гэж би бол бодож байгаа. Одоо би дунд зургуул хүртэл амар их зодуулж исэн. Одоо тэр зодолт нь болохоор зүгээр одоо нөхөрсөг тоглолт юм уу? Тэгээ бэлтгэл хийж явахдаа багшийн одоо сэтгэлд нь орохгүй байвал шууд ирээд алгадна. Тэгээ нөхөрсөг тоглолтын дээр муу тоглох юм бол өөрөө дагуулж ороод модоор бүкс рүү цохино. Тэр үед бол ер нь бол амар хэцүү байсан ч гэсэн нэг юм бас сурж байгаа нэг хүнээс бүр амар айгаад тэр чин яг тоглолтод орох юм бол бүр уйлал, шантраал бүх юма гаргадаг. Тэгээ бас хүмүүжил бас сурд юм байлээ. Яг нэг бодлороо муухай ч гэсэн нэг бодлороо бас их юм сурсан. Тийм. Тактик хитэн настуугийнхаа юм ярьж байна. 12-оос 16 юм уу? Яг тэр үед маа багштай юу. Яг над чиг бийтээсэн. 89-90 хавцаа өндөртэй. За. Тэгээд 100 хилээс аахгүй юу? Тим хүн тэгээд пул свинг ингээд зохиорч бүр амьсгаа авч чадахгүй тим болно тэгээд тэр үед л амар байсан. Яа, зок наач бол бас шүү. Зок next. За дараах бол манай лигийн 3 шилдэг шүүтрүүд байна л да. Энэ бол Канах байна. За тэгээд Саруул Эрдэнэ. За тэгээд Санчир SJFC. Тэгээд тантай л нэг байрлалаа ер нь. Бас Монголын. За Канахыг гараанд авч. За окей. Тэгээд Апсиг Санчрыг хөөж тавьчих. За тэгээд Саруул Эрдэнэ. Яг тэгэхээр Саруул Эрдэнэ сайн шиддэг байхгүй юу? Өстой сайн шиддэг мөртлөө. Өстой сайн шиддэг. Гурлаа бас сайн шиддэг шүү дээ. Батайрах ч гүүж гарч ирж сайн шиддэг. Тийм. За өнөө бас миний л юм чинь. Тийм таны л шүү дээ. Гурлаа сайн шүү. Окей. Тэгээд гурлаа сайн. Аха. Зунгууд надад нэг асуулт байна л да. Таны хувьд юу нэг сайн шидэгч хүн гэж ямар хүнийг хэлтийн сайн шидэгч хүний сэтгэл зүй ямар хөө байх ёстой тэр тал дээр юу вэ? Зүгээр сайн шидэгч гэхээр би бол зүгээр өндөр хувьтай шидэх ёстой гэж боддог. Тэгээд ямар ч товтлогоонд өөрийнхөө зайгаа гаргаад шидэж чаддаг. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол тэгэл бүх хүмүүс хэлдэг байх. 10 оруулаагүй ч 11 дээрээ зоригтой шидэх тийм байх ёстой гэж бол. Тэний үжилхэд анхаас ингээд байрлалаа сонгохдоо одоо юу гэмдэ уусаа шидэж болно гэж болцсон юм эсвэл одоо таны багш эдэр нөлөөснөө ер нь яг шидэж юм байрлал дээр би багаасаа гадаа шидэнд зүгээр шиддэг хөвгөл байсан байхгүй юу? Ерөөс орохгүй. Тийм учраас зүгээр багаасаа тэр JJ Red-ийг хараад би шидэгч болно гэл тийм зоригтой байсан хөвгт болохоор тийм багасаа л тийм шүтэр болно гэдэг. Тэгэхээр таны NBA idol тамирчин бол JJ Red гэсэн үг. Тийм JJ Red-ийг тэгээд анаад ирсэн импорт тамирчин баг бүх хүмүүс нь одоо яг JJ Red-ийг амар эзлэхэн тоглолт юм байна. Бичлэг сайн хараарай гэх. За тэгвэл би бас орч хүмүүст асуух юм л да. Ер нь таны бүх цаг үеийн Монголын гарааны таыг та нэрдэл өөрийнхөө бүх цагийн үе юу? Бүх цаг үе. Нэг дээр майкийг тавиад. За окей. Тэгээ санчраах хоёр дээр бэлгэн бах. Тэгээ шар замсах. Тэгээ дөрөвдөр бас хэцүү маа. Тэр ахын харин нэрийг мэддэг юм аа. За аль баг тоглолцсон бэл. Яг нөгөө Солонгосын шишээтэй тоглож исэн тэр ах дөрөвдөр сайн шиддэг ах. Бүр ингэж хойшоо олгож шиддэг. Одоо хоёр ах юм шүү. Тийм хаа. Одгийн ах. Тийм. Одгийн ах уу? Энэ тав бол
Амар. Окей. За манай дараагийн раунд болохоор зэн болохоор одоо ихэд бас 3 өвжи шидэгчнэр байна л да тий. Энэ болохоор одоо Сэрэн давгийн аз хоёр ах байна. За тэгээ цоож ах байна. За тэгээ багчин төрөөгөө Баттөр ах маань байна. Тэгээд аз хоёр ахыг гараанд аваад тэгээ Баттөр ахыг бенч тавьчих. За. Тий. За тэгээ цоож ахыг хатсан шүү. Цоож ах амар сайн шиддэг. Энэ удаа угаасаа 3 шидэлтэй авраг болсон шүү дээ. Тийм. Тэгээд яг нь сонголтыг өгсөн сонголт бол юм л. Ааха. Тэнгуут одоо ихэд жил болгон танаас ихэд одоо Монголын багууд бол санал ирдэг байх гэж би бол тэнд бүр 100% итгэлтэй юм угаасаа. Тэнгуут энэ жил жишээлбэл за нуус биш бол ямар багаас санал ирсэн байдаг зүгээр дүнгийн биш зүгээр одоо багийн ямар багаас гэж хэлэх боломжтой зүгээр. Тэрийг нь би бол сайн хэлж болохгүй байх гэж боддог. Зөв. Тийм. Ер нь бол 4 багаас ирсэн. 4 багаас. Тийм. Окей. Ер нь жил болгон ирдэг үү танд? Тийм, ер нь бол жил болгон ирдэг. Ааха. Тэнгууд нэг юм байна л да. Би бас сайн шууд одоо Instagram-аар асууж ирсэн шүү дээ. Ерөөдөө та ингээд өөрийнхөө кебилийн цалинжилж болох уу гэдэг. Ерөөдөө бас Монгол одоохонд энэ зүйл жоо хаалттай байгаа. Кебил тэнгууд ер нь тамирчтай үед одоо энэ цалин хөлс ч юм уу энэ юм хэр нээлттэй байд юм бэ? Нээлттэй байдаг. Тэгэл жил болгон цацшдаг. Бүр нээлттэй. Тэгэл бүгднгийн цалин мэднэ. Тийм, ер нь бол дундчид цалин бол 300 сая вон юм уу? Жилийн үү? Тийм. Жилийн. Тэнгууд одоо таны бодлоор одоо мэрэгжлийн тамирчнаар кебил тоглохоос гадна танд одоо Монголоос биш өөр лигүүдэд тоглох сонирхол ч юм уу те эсвэл өөр лигүүдээс бас санал ирж исэн ч юм уу өөр Азийн ч юм уу тийм зүгээр тохиолдол байгаа юм. Ер нь бол тэгээ тоглоё гэж бол боддог. Японч байна, Хятадч байна, Монгол. Ер нь тэгээ Азийн багтаа тоглоно гэж бол боддог. Тэгээ бас санал ч бас ирж исэн. Гэхдээ одоохондоо Солонгостой бас зорьсон юм байгаа болохоор тэрийг эхлээд ажиллагаа гүйцээ. Тийм, тэрийг эхлээд гүйцээ чинь гэж болоо. За окей. За манаас Бенчкатын сүүлийн раунд болохоор. За энэ болохоор Том ах байна, Санчир ах байна. За тэгээд Ананд ах байна. Ананд ахтаас та ерөнхийдөө нэлээд бас ерөнхийдөө бол найзууд юм байл шүү дээ. Тийм, Анандтай бол баг бест юм уу? Хамгийн сайн найз. Окей. Хоёрын сонголтыг хийсэн юм бас манайх дамтрын ажилтдаг супер ус асаагийн хоёр гэдэг байгаа. За. Сонголтыг хийх юм нь. Тэ хийц юм аа. Би ч одоо орсон болохоос энэ асуултыг л асуух хамгийн дуртай байдаг юм та. Ер нь бол бэлгүн ах, Санчир ах хоёр. Ер нь яг нэг төвшнийх л бол гэж хардаг. Хоёулаа угаасаа баг Монголд хамгийн сайн тоглолтыг сагсчсан. Бэлгүн ах болохоор all round player. Тэгээ Санчир ах болохоор бас скор сайн. За бэлгүн ахыг аваад тэгээд Санчир ахыг бенч дээр тэгээд андик кат нэзгааслаа. тий. За окей. За одоо болохоор дараагүй нь болохоор ингээд ерөнхийдөө та багийнхаа тамирчдыг хэр сайн одоо солонгосынхаа кебилийн тамирчдыг хэр сайн мэдэх вэ гэдэг тийм асуултууд. Асуулт биш одоо зурглаад байгаа гэх юм уу да. За одоо танд болохоор ингээд одоо нэг зураг гарч ирнэ. Та хэвэн аль гэдэг тамирчид тааш уу заяа. Танд одоо нэг 5 секунд л байгаа шүү. За 1 2 3 ия. За энэ хэм бэ? Манай баг үстэй. Тий, солонгосын тий. 55 номер. 55 номер да нэрийг тайлж байгаа. Сунгё чан. За, зөв. Оо, тохоогүйс юм уу? За, амар ихтэйсэн. За, акнихтер алдсан. За, дараагийн. За, энэ юм бэ нэг залаал. За, цаг дуслаа. Тэ хэцүү байна. 17 номер Чонжинбом юм болов. Хингэрэ. Чонжинбом. За. За, окей, зөв байна. Ахыгаа таслаа. За, энэ юм бэ? Исэньян манай 33 номертай. Энэ хэрэг сал. Окей. За, энэ easy байлаа. За, дахиад нэг байгаа хаа. За, энэ юм бэ? Чой юм болов? 2 номер. 2 номер. За. Манай хамгийн сайн ах байхгүй юу? Манай roommate ах тий. За. Тийм манай roommate. За окей, өөртөө 2-оос 2 алдуулж чадлаа. Супер H2. Биеийн шингэнийг хамгийн хурдан хугацаанд нөхөх үйлчилгээтэй Супер H2-оос бидэнтэй хамтран ажиллаж байна.
Тэнгууд солонгос хүмүүстэр ерөөдөө тамирчдын бие авч явж байгаа байдал тэр мэрэгжлийн байдал ер нь ямар их байдаг вэ? Ер нь бол яг тийм мэрэгжлийн хүн болохоор бие авч явах нь яг сайн авч явна. Тэгээд бэлтгэлч гэсэн ихийн хоолойч гэсэн дэглэмч гэсэн сайн байрна. Витамин уун. Ер нь бол яг тийм мэрэгжлийн тамирч нь яг ямар байхыг тэр бараг бүгд байгаа гэсэн. Тэгвэл та түргэн бас хэлжсэн да ингээд багада ингээд зодуулж модуулаад ч юм уу тий одоо бэлтгэл тэнгууд тэнд магадгүй шантрах үе зөндөө байсан байж магадгүй. Зүгээр яг тэр үед та сэтгэл санаа ч юм уу эсвэл юу таныг ирэхэд буцаад ирэхэд тусалдаг байсан байна. Ер нь бол би яг сагсаараа сургуульд орж исэн болохоор баг байхад гадаад хүн тийм сургуульд авдаггүй байсан байхгүй юу. Тэгээ яг сагсаараа тест өгөөд орж исэн болохоор шантарсан ч гэсэн би сагсаа болох юм бол би угаасаа юу ч хийж чадахгүй гэдэг тийм бодолтой байсан байхгүй юу. Тэгээд одоо лигт ороод угаасаа баг наснд бол тийм байсан юм. Заавалчгүй сагсаа тоглоно, шантарсан ч гэсэн би угаасаа сагсаа тоглоно. Тэгээ яг лигт ороод тийм шантарсан үе байх юм бол тэгээд тэрийг ил гаргаад иж чадахгүй. Тэгээд би муу явж байгаа юм бол мэдээж манай Монголыг муу хэлнэ. Би сайн болох юм бол манай Монголыг сайн хэлнэ. Тийм байдаг болохоор угаасаа тэгэл би л сайн байж иж манай Монголыг сайн, Монгол тамирчин сайн гэдэг болохоор тэгэл газ тийм шантрах үе даваалгаа шүү дээ. Яг одоо миний асууж байгаа асуулт болохоор яг нэг талаараа одоо солонгосын ард түмэн болохоор бас одоо нэг сошиалар хүмүүнийг ингээ бөөлөдөд одоо ямар нэгэн байдлаар алдаа гаргуул те жоохон тиймэрхүү бас одоо монголч ялгаагүй л тийм мэдээж тэнгууд бас солонгос миний сошиалгаас нэг жүжигч одоо амиа орлох ч юм уу тиймэрхүү асуудлууд гардаг тэнгууд магадгүй ингээл таныг муу тоглохоор ч юм уу те одоо тиймэрхүү бөөлөй хийх үү тэгээд тэр бас дарамтыг та ер нь яаж хүлээж аваад энэ менеж хийдэг вэ? Солонгост бол тэр бол амар одоо ингээл 7 одоо 3-аас дараалаад 7 8 алдчих юм бол тэгэл яг утсаа харахад бүр сошиалар бүр дүүрдэг инстаграмаар амар өвгнүүд ирж байгаа юм чи. Миний бүр бодоогүй өвгнүүд ирнэ. Тэгээд тэднээс их ч би яа ингээ руки сизон дээр бол амар тоогоод ах нартай хэлдэг байсан байхгүй юу? Энийг одоо яавал зүгээр үү? Тэгээд яг одоо нэг юм ойлгосон тийм юм ирлээ ч гэсэн одоо нэг боддог юм нь бол за тэгвэл дараагийн тоглолтод би өөрийгөө харуулнаа. Дараагийн тоглолтод яаж тоглохыг хараарай гэж бүр альбаар тим юмнууд их уншдаг гэх юм уу. Хурцаад бүр өөрт ашигладаг болсон ба шүү дээ. Өөртөө бүр ашигладаг болсон. Зөв анхны сизон бол нэг жоохон одоо автаад ч юм уу те жоохон уусаа хэцүү шүү дээ хүн бол ингээд сошиалар ингээд гарч. Нэг бол ингээд газар дор спортлол нь болоод нэг бол сайн тоглохоор бүр тийшээгээ. Тийм. Тэнгууд бас надад одоо энэтэй холбоотой асуулт нь болохоор ерөөдөө мэрэгжлийн тамирчин байх гэдэг зүйлд одоо энэ зүйл заавал байгаад байна л да. Одоо юм сайлуулах муулалт ч юм одоо иймэрхүү. Тэнгууд таны бодлоор ерөөдөө мэрэгжлийн тамирчин гэдэг хүний одоо гаргадаг амьдралдаа гаргадаг золиосон нь юу юм? За тийм дээ сайхан давуу талууд нь юу юм? Таны бодлоор ерөөдөө мэрэгжлийн тамирчин байх юм. Давуу тал нь ихэр чинь бас олон фэнтэй намайг тэгээд давуу тал гэсэн дээ. Тийм давуу тал одоо. Одоо мэрэгжлийн тамирчин байх юм. Тэгээд солонгост ер нь бас мэрэгжлийн тамирчин байхын давуу тал гэх юм бол бүх юм цаанаасаа хангамж уу? Тийм хангамж бол бүх юм. Тэгээд хоол тоогочтой. Тоогочтой? Тийм. Хувийн уу? Тийм. Үгүй хувийн бол биш. Багийн. Окей. Өглөө өдөр орой хоолтой тэгээд тэднээс бүгдээрээ ингээд бүр ямар хүний биед бүр тиймэрхүү. Тэгээд мэдээж бас олон фэнтэй дуртай мэж амьдарч байна тийм. Ер нь бол тийм давуу талтай юм уу? За одоо тэгвэл жоохон мэрэгжлийн тамирчин байх юм бас хайд бас нэг жоохон хэцүү санагддаг. Хэцүү нь болохоор тэгэл муу тоглол тэгээд муу тоглолч өөрийгөө сайн харуулж чадахгүй тэгээд 12-тоо багтахгүй байвал тэр чинь тэгэл бүр доошоо орж байгаа бүр шантарч байгаа. Одоо солонгос чинь би ч яг анх руки сизон дээр эхлээд нэг 2 тоглолтын дээр муу тоглолдог байхгүй юу? Ямар ч оноогүй. Тэгээд яг 3 дахь тоглолтын дээр тэр бол угаасаа миний хамгийн сүүлийн шанс байсан байлээ. За. Тэгэл би тэнцээ career high авч байгаа байхгүй юу? 23 он авсан яг руки сизон дээр. За. Тэгээд манай дасгалжуулагчийн нөгөө интервьюг хараад энэ удаа болцохын эцсийн тийм шанс байсан юм аа. Энийг сайн ашиглаж чадлаа. Дараагийн үеч гэсэн болцохыг сайн ашигланаа гэдэг тийм юм байсан. Тэгээд би угаасаа энэ шансаа ашиглаж чадаагүйсэн бол
Одоо энэ үрэх бараг бас л хэцүү байсан байх л гэж харж байгаа. Яа, та тэр нэг тоглолтыг тэгж мдэггүйсэн юм тий. Юусэн мэдээгүй. Яа. Мэдсэн байсан бол амар их дарамттай л байх гэсэн. Тийм баг бүр бас мэдгүй тоосон. Тийм. Аха. Тэнгүүд одоо яг хөө таны хувьд нэг Солонгостой байгаа зорилго бол байгаа шүү дээ. Тэрний дараах одоо зорилго гэж байгаа юм. Тэр нь ямар хөө зорилго вэ? Мэдээж Монголын бас шигшээ бас орно. Тэгээд бүр ингээд зодог тайлах юм бол Солонгос Монголдо коуч болоод Монголд ер нь сайн хүүхдүүд зөндөө байгаа байхгүй юу? За. Би харахаар тэр хүүхдүүдийг жоохон коучлаад яг өөрийнхөө гэсэн шаваа болгоод бүр дэлхий рүү гаргахыг ер нь хүсдэг. Жоохон харахаар жоохон ёстой сайн хүүхдүүд зөндөө байгаа. За яг юун дээр нь ирэхэд та өндөр. За. Монгол хүмүүс чинь ер нь хүчтэй байхгүй юу? Хүчтэй бас өндөр хүүхдүүд. Тэгээд жоохон юм дээр нь ажиллавал бүр дэлхийд бүр гарна гэсэн хүүхдүүд бол зөндөө байгаа юм шиг л миний бодлоо. Тэнгүүд таны хувьд болохоор штэ сагсан өмгийн таны хамгийн мартагдчихгүй тоглолч юу вэ? Карьерийн туршид ингээд KBL ахлах сургууль, дунд сургууль ер нь бүр ингээд мартагдчихгүй тоглолт. Ер нь бол шигшээгийн тэр эхний 3 онооны шийдэлт юм болов. Яг hand off хийгээд тэгээд step back хийгээ шийддэг. Бүр багаасаа зориг мөрөөдөл бол шигшээ байсан болохоор би чинь тийм яг тоглолтонд ороод ингээд церемони хийгээд идэггүй, орилоод идэггүй хүн байхгүй юу? Реакшн гараа. Тэр реакшн бол байхгүй. Тэгсэн мөртлөө тэр 3 шидэлтийг хийгээл бүр амар орилж байгаа юм чи. Тэр мөч бол бас гоё байсан. Тэгээд бас KBL-ийн тэр Korea High. Тэгээд 3 шидэлтийн авраг. Тийм тэр мөч бас гоё байсан. Бас мартагдчихгүй. Тэнгүүд одоо таны анзаарсан зүйл дээр яг бас Монголын хэл дээр ажиллаад байгаа л одоо нэг шүүгчдийн асуудал гээл яг зөндөө яриалга. Магадгүй аль ч уусаа орны сагсан өмг дээр уусаа тийм асуудал гарч байгаа. Тэнгүүд таны бодлоор тэн дээр Монголын шүүгчдийн одоо зүгээр одоо таны харсан өнцөг юм ямар байсан бэ? Би ч тэгээд яг ингээ шүүгчтэй маргаад идэг болохоор ер нь бол тэг хилдэг л дээ очоод тэгсэн мөртлөө за шүүгч ингээл үлээсэн юм чинь болиё гэдэг. Тэгээд Монголын лигийг ирээд үтсэн тийм би нэг юм харсан байхгүй юу? Нэг 2 3 юм харсан. Тэгээд тэрийг нь үлээгээг байхгүй юу? Алдаа байж болох ч юу? Тийм. Алдаа тэгээд travel байсан байхгүй юу? Тэгээд би анаатай travel юм уу гэдгийгсэн. Анаа бас тийм гэл тэгж байгаа байхгүй юу? Тэгээд дараа нөгөө face-ээр харсан чинь яг аргагүй travel болоод нэг жоохон энэ бол тэгэл жоохон алдсан эсвэл байсан гэхдээ тэгэл шүүгч бол харахгүй байж магадгүй. Тийм. Шүүгч бас хүн шүү дээ. Уусаал хүн юм чинь. Тэгээ сая бас Монгол Demarcus Cousins ирлээ тий. Тэр талаар бас таны бодол ямар хэн байна? Тэгээд ерөөдөө KBL-д иржсэн ерөөдөө хамгийн амар импорт тоглогч юм хэм бэ? Тэгэхээр Монголд Cousins ирээд би бүр юу вэ? Бүр шокнд орж байгаа байхгүй юу? Тэгээд Gals Монголд очиж Cousins-ыг хармаар санагдсан. Даас тэгээ ирсэн файнал дээр арай багт чадаагүй. Тийм би нөгөө нь хэрэг файналсан бол та яг гоё тайминг тараад харах байсан юм тий. Тэгээл бүр ихлээд тэр Канхт баяр хүргэе гэж гэдэг юм. Та баг бүр алхан дээ гэж тэгжсэн чинь арай л жоохон дутуугаар хажигдсан. Тэгээ Солонгост болохоор сайн импорт амирч гэдэг бол одоо та бүхэн ч бас мэдэх бах Rondy Holly Jefferson солгоо Kobe Олимп тий Left Hand Kobe гэдэг. Тагт бүр нэг багт тоглолцсон шүү дээ. Тий KCC бүр нэг багт тоглоод үнэнхээр сайн. Тэр showdown бол амар. Нэг оноо ингээл авчих юм бол 20 30 оноо шууд авчдаг. Тэгээд яг Олимпиад ороод Left Hand Kobe гэдээ гарсан. Би FaceTime-аар Left Hand Kobe гэж тэгсэн. Бойл үгүй. Rondy Holly Jefferson гот тэр тамирчин ерөөд бэлтгэлээ яаж хийдэм бэ? Та зөвхөн суралцсан байх гэж бодож байна би бол. Ёстой их юм зааж өгсөн. Яаж шийдэх үү? Яаж орох уу? Яаж ямар майндтай байх хэрэгтэй вэ? Ер нь бол бүх юмыг л зааж өгч ирсэн. Тэр өөр байна уу гэхдээ ерөөд төвшин. Шаал өөр юм бэл. Яг ингээд би хамгаалдаг байхгүй юу болно. Хөрөөс хамгаалж чадахгүй юм байл. Яг ингээл бүр доошоо одоо юу гэх тэр баланс энэ төр нь бүр доошоо одоо надаас өндөр байж ш надаас намхнаар ордог.
Тэгээд бас өндөр өсөртэй, өндөр гартай тесрэлт сайн болохоор ерөөсөө тийм дагаж чадахгүй юм байл. Яг энэ хаасан ч гэсэн орчин. Тийм. Шидэлт бол тийм сайн биш л дээ. 3-аас гэхдээ нэг орчих юм бол тэгэл оруулаа л гэдэг. За тэнгууд тань болохоор ингээ KBL-ийн одоо season-д тоглож байхад амар хөвгөлтэй болчихсон ч юм уу тийм түүх байдаг зүгээр. За мартдаггүй. Тань тохиолдчихсон ч юм уу эсвэл тань багийн хүн тохиолдчихсон ч юм уу. 3 take авдаг юм болов. Манай дасгалжуулагч гараад за манай нэг бас коуч гараад ассистент коуч уу? Тийм. Ассистент коуч гараад тэгээ нэг тоглогч гарч исэн тим нэг юм байна. Тэгээ тэр тоглолтод хожсон. Хожигдсан. Тэгээ хожигдсан. Уул нь тэгэл шүүгчээс л бос. Уул нь тэгээд яг харагдчихсан зүйлэн дээр нэг 2 3 үлээгээг байхгүй юу? Тэгээд манай коуч уурлаа. Хөгдөө. Тэгээд тэрний дараа ассист коуч хөгдөө. Тоглогч хөгдөө. Тийм байж. За зэрхэд бол өнөөдөр манай контент юм бол өндөр тийшэл хандж гин. Тэгээд өнөөдөр манай те старт бенч кат ямар хөө бай. За зэрхэд бас тэр өнөөдөр тамирч таадаг ч юм. Тиймэрхүү юм ихтэй өнөөдөр ямар хөө байдаг тань. Одоо бол яг ийм ормоор нэвтрүүлэг байсан. Ер нь бол байнгын хардаг, байнгын үздэг нэвтрүүлэг байсан болохоор тэгээ намайг бас урьсан баярлаа. Ийм гоё нэвтрүүлгэнд орлоо. Тэр сонирхолтой байж чадвал. Тийм, ер нь бол гоё сонирхолтой байсан. Тэр хүн таадаг бол өстой сонирхолтой байсан. Тэгээ ахт нартаа уушлаарай л гэж хэлсэн. За окей ингээд орточ манай basketball Kardashians episode 31-ийн start bench cut өндөрлөж байна. Powered by Airplane IT хөгжөөрөйтөөр явдаг байгаа. Тэгээ бидэнд хамтран ажилладаг Spani Sharex San Miguel Superos Asahi 2 за тэгээ хүргэлтийн хамгийн том бүтцтэй платформ болох Freshback бид бүхэнд хамтран ажиллаж байна. За ингээд дараагийн доор уулзцаа. Түр баяртай. За баяртай. Powered by Airplane IT хөгжий. Бидэндээ хамтран ажиллагч San Miguel дурсамж бүтээх тансаг амт. Freshback. Superos A2